3 сард бол Вьетнамд очиход бол ийм байгаагүй. Өнгөрсөн шөнө буугаад л тэгэл энэ талынхаа салхийг аваад нүд чихийн сэргэж байгааг нь харахгүй. Газрын алсад хатад цаана наримдалт харилцааны төлөө гинго марзаага зүүдлэн нэр төртөөгөр зүтгэсэн Монгол мордоо төр түмэн чин марталгүй нутгийн чин салхинд хүрэхээр хөдөллөө. Их нутагта эрсэн хөлбүүд Вьетнамын морьцагдгийн хороонд үүрэг гүйцэтгэхээр 2020 онд Монголоос очсон мордын заримыг нь их нутагт нь буцааж ижил зүрхт нь нийлүүлэх гэж байгаа талаарх тусгай сурвалжлагыг бид өмнө нь бэлтгэн өргөсөн. Харин тус нэвтрүүлгийн дараа олон мянган үзэгчид бидэнтэй холбогдож Монгол мордын торгон агшныг сурвалжиж өгөхийг хүссэн юм. Тэгвэл бид Вьетнам улсад үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирж буй Монгол мордын торгон агшныг түүхэн хуудсанд мөнхөлж олон түмэндээ төлөвлөхөөр нисэх онгоцны буудлын тусгай хамгаалтын бүсэд ирээд байна. За ингээ ирлээдээ өөрхийн нутагтаа ямар их санаа бол өөрхий. За нөгөө бидэнтэй Вьетнамд 3 сард очиж нэвтрүүлэг бэлтгэхэд дуулцсан зээр дадуу Монголд ирж штэ. За юуны өмнө өнөөдөр одоо бид бүхэн эх орныхоо газар шороон дээр хөрсөнд одоо Монгол адууга мөн одоо энэ баатарлаг бүлгүүдээ одоо тусч авч байгаа маш их баяртай үйл явдал болж байна. Ингээд одоо нийгмийг аюулаас хамгаалах үйлс одоо 6 жилийн хугацаанд манай бүлэг морд маань амжилттай албаа хаагаад өнөөдөр эх орондоо ирж байна. Энэ ийм сайхан мөчийг гэрчүүд болж байгаадаа баяртай байна. Энэ морд эх орондоо буцах гэж байгаа. Манай эхний нэвтрүүлгээс үдсэн баг. Нутгаа санаанд бүр битгэрсэн байсан. Ямар ч эх орондоо ирж байна. Өнгөсөн зассан байна. Тэрийгээрээ удаа тэрийгээрээ удаа түгийг отон шүүхийн шийдвэргүүд хэргийг отрын нэрх эрхэм мөрөндөө танаа бүгдээр социд Вьетнам улсыг нийгмийг аюулаас хамгаалах газрыг хөдөлгөөн цогтаагийн газрыг орцогтаагийн ороод эх орныхоо өмнөөс үүргүүцсэн хөдөлмөрт ажилтаа хаталтыг илгий. Болно. Бүлэг мордоо сайхан их нутагт нь ижил сүрэгт нь сэтэрлээд дээрээ салхинаас өөр хинч хөлгөлөхгүйгээр их нутагт нь адгуулаарай. За мэдлээ. За Эхээсээ анх унахад торох шиг зөөлхөн тоссон. Их орны минь газар шороо яг
мөн байна. Хүний нутгийн альжаалан шилгээж хөрвөөгөөд босоход хөрс шороонд нь тамганы мөр газрын зураг шиг л дурайж байна. Эх орн нь үнэхээр сайхан байгаа ах та. Энэ сайхан багш юм. Газар өнөрөдөө хөрвөх гэдэг шиг. Бүгдөө социалист Вьетнам улсын нийгмийн аялал хамгаалахын яамны морь тэргүүлийн хороонд эх орныхоо нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн акт морьд маань Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар энэ морь жилийн морь сард энэ өдөр энэ их хорондоо бол газардаа байна. Энэ эдгээр морьд бол 6 жилийн өмнө үүрэг гүйцэтгэхээр одоо эх орныхоо нэрийн өмнөөс Вьетнам улсад явсан. Манай шүүгэн шийдвэргүйц ерөнхий газрын харьяа анги байгууллагуудаас энэ акт морьдыг шилж үүрэг гүйцэтгүүлэхээр 6 жилийн өмнө хөргүүлж байсан. Тухайлбал одоо энэ сэрэ тамхтай хонгор мөрхөл одоо манай Багнуурын 20 ангийн морь байж байгаа. Анги болгон бас өөр ингэсэн эмтэй тамхтай байдаг. Одоо Багнуурын анги байна, Майнти 20 анги байна, Өврангай аймгийн 20 ангийн гэсэн акт морьд бол ялангуяа олноороо байна. Тэгээ энэ морьдыг бид бүхэн ижил сүрэгт нь сэтэрлэж ямар нэг унлаг эдлэгэнд ашиглахгүй хэрэглэхгүй бол эрх тааваар нь адгуулан маллахаар төлөвлөсөн байж байгаа. Адуу өөрөө ухаантай амьтан тэгээд тэр агаар имсгэлж байгаа хамрын самсаан тэр одоо газар орчноо харж байгаа таньж байгаа нүдний харц өнгө тэгээ газар өнөрлж байгаа зарим нь хөрвөөж юм. За ялангуяа мэдээж энэ өөрийнхөө ийм байгалийн ийм ориг гэж ярьдаг тийм ийм бэлчээрийн өв сурмалаа бол энэ 6 жилийн хугацаанд бол их л сансан байж таараа. Ерөөсө толгоо өндийхгүй л одоо хасалж байна. Зарим нэг нь сайхан өөрийнхөө нутаг орон хөрс шороон дээр хөрвөөж байна. Тэр саяхан хонгор алзан морь, зээрд морь энэ төр бас хоёр нүднээс нь тэр нулимс гараад байлаа. Тэгээд би бас адуу ухаантай амьтны тухайд энэ 6 жилийн хугацаанд эх орноо ихэд сансан сэтгэлийнх нь эвэрлэн болов гэж ойлгож байна шүү дээ. Гэхдээ ямар ч монгол хүний бас самсаас архирж байна. Үнэхээр бас одоо монгол адуугаа ингээд энэ сонгосноос бууж ирэхэд л ерөөсөө хоолоо зангирч одоо үүрэг гүйцэтгээд ирж байгаа энэ адуугаа харахад бол үнэхээр бас сайхан байлаа. Иймэрхүү зохион байгуулалттай хийнэ гэдэг энэ зохион байгуулалтыг хүртэл та бүхэн нарийн зохион байгуулалтсан юм шиг ажиглагдаж байна та. Тийм энэ бүх л одоо төвшин засгийн газрын төвшин танилцуулж за холбогдох одоо хэл гайл одоо 20 царайс ахгуулаад бүх төвшөнд одоо энэ ч бас нэлээд нарийн тэгж ажилласан. Монгол Вьетнамын одоо харилцаа бол өндөр түвшинд хөгжиж байгаа. Бид бас уламжлалт найрсаг харилцаатай юм арт юм. За хууль зүйн дотоод хэргийн Вьетнамын нийгмийн аюулаас хамгаалах яам хоёрын хооронд бол санам бичгийн хүрээнд бас энэ анх ажил хийж ирсэн. Одоо бол одоо ингээд энэ санам бичгийн хүрээнд бид бас үүрэг гүйцэтгсэн адууга буцааж авчирч байгаа. Вьетнамын тал маань бас их найрсаг бас энэ хамтран ажилласан. Өнөөдөр хүртэл бас Вьетнамын одоо төлөөлөгчид ирсэн одоо энэ арга хэмжээнд оролцоод байж байна. Юуны өмнө Вьетнам улсад үүрэг гүйцэтгсэн морьдыг Монгол улс руу буцаан авчрах үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Монгол морьдын дасан зохицох чадвар маш сайн. Сэр өмбөс нутгаас хал өмбөс нутагт очиод маш хурдан дасан зохицсон. Тэд манай улсад үүргээ нэр төртөөгөр гүйцэтгээд Монгол орондоо ирж байгаад баяртай байна. 6 жилийн дараа их нутагтаа буугаад тэгэл их нутгийнхаа өвсийг одоо хадж जैन да. Инхийг сахиулсан цэрэг их нутагтаа буцаж ирдэг шиг Вьетнам ч гэсэндээ энэ үүрэг гүйцэтгсэн адууг их нутагт нь авчрын ижил сүрэгт нь тавь гэдэг шийдвэрийг гаргасан одоо Монгол улсын ерөнхийлөгч Монголын ард түмэнд одоо хүний хэлээр ярьж чаддаг бол одоо хичнээн их баярж байгаа бол хөрх. Баяр наадмынхаа өмнө ард иргэдтэй бас нэгэн сайхан мэдээ болж дээрээс нь одоо дэлхийн адууны өдрийг Монгол одоо дэлхийд даяараа 7 дугаар сарын 11-ний өдрийг тэмдэглэдэг болсон. Энэ сайхан баяр наадмын өмнө бас ирж байгаагаараа туйлын онцлог байна. Тэгээ анх удаа бид ингэж хүлээж авч байгаа болохоор сэтгэл их хөдөлж байна. Тэгээд ард иргэд маань ч гэсэн одоо бүгдээрээ их тийм сэтгэл тэнүүн байгаа хаа гэж бодож баярлалаа.
За ингээд их ороо ижил сүрхтэй. Адуу бол эзэн гүйдгүү, ижил гүйдгүү. Одоо нутгал гүйдэг амьтан гэж байгаа шүү дээ. Монгол төрийн шийдвэр гарч тийм ээ. Тэгээ адуу их нутагтаа ирж байна. Ста нуруунд тэнийж хүнээр бол их л баярлж байгаа. Тэгээ адуу бол ерөөсөө нутаг санахаараа сэтгэлээр их ундаг амьтан юм байна. Тэгээ хүмүүс ярьж байгаа. Тэгээ бидний бас Вьетнамд очиод ажиллах үеэр бол тийм дүр зураг байсан. Тэгээ одоо сая тэр онгоцноос буугаад тэр нүд чих сэргэж байгаа байдал бол онцгой биш шүү дээ. Онцгой. Тэгэл одоо өөрөөс нь одоо гарах ямар шинж үйдгийг тэр болгоно л одоо гаргаж байна тий. Би бол одоо өмнө нь бол хүмүүс адуу уйлдын гэлээ адуу уйллаа л гэдэг байсан. Сая бол би үнэхээр биеэрээ харлаа тий. Үнэхээр уйлдаг юм байна. Одоо энэ өглөө үүр хаяарж байна. Нар гарахаар бас яах нь тийм үү? Яста их таваараа нөгөө талынхын салхинд явна гэдгийг чинь үзүүлж байна да. Монгол улсын төрөө Вьетнам улсад суугаа элчин сайдын яам, гадаад харилцааны яам, хууль зүйн дотоод хэргийн яамны хамтарсан ажлын хэсэг Вьетнам улсад үүрэг гүйцэтгээд ирж буй Монгол мордыг авчрах, хүлээн авах ажлыг маш өндөр түвшинд зохион байгуулсан гэдгийг энд онцлог хэлмээр байна. Учир нь Монгол морд Вьетнам улсад үүрэг гүйцэтгэж эхэлсэн цагаас хойш манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож Монгол улсын иргэд Вьетнам улсад визгүй зорчдог болсон. Мөн хоёр улсын хувийн хвшлийн харилцаач өргөжин тэлж байгаа. Энэ бол Монгол мордын улс орон ард түмнийхээ төлөө гүйцэтгсэн түүхэн үүрэг гэдгийг энд тодтогч байна. Би урд нь ярьж исэн тийм ээ 6 жилийн өмнө Вьетнамд очиод Монгол адуу 7 хоногийн турш үртэж илээ идэхгүй байсан, усаа уухгүй байсан. Өдөр миний харалт одоо ингээд толгоо өндөлөхгүй үсээ идэх байж Монголдо. Тэг итгэж чадахгүй байгаад байна. Үнэгээ хэлгээд. Үнэхээр өөдөрлөө. Энэ миний сурсан адуу мөн байна. Тийм ээ? Энэ миний Монголын адуу мөн байна. Тийм сэтгэл надаа төрөөд би одоо ингээд жоохон нөлөөс хэлэх гээд байгаа шиг. За нүдний чинь ухыг аваад Нохоо санаад их битгэрчээ. За яг удахгүй буцлаа да. За нутагтаа ирээ сайхан байна уу? За одоо нүдний чинь ухыг авъя. Өрхий. За 8 сарын хугацаанд Монгол адуутайгаа хамт тухайн нөхцөл байдалд шал уур амьсгалд ингээд очиод үүрэг гүйцэтгэхэд бол зохицоолоо яадаг бол ийх бол гэж анх бодож л байсан. Бас хариуцлагатай үүргээ Монгол хүн биелүүлсэн, Монгол адуу маань гэсэн биелүүлээд өдөр 6 жилийн дараа их нутагтаа үсээ идээд усаа уугаад иймэрхүү байдалтай байгаа нь миний хувьд маш сайхан байна. 3 сард бол Вьетнамд очиход бол ийм байгаагүй. Энэ зэр дадууны бол чих одоо нүдний гал бол нэлээ унчихсан, нутгаа их сансан байрын тийм байсан. Тэгэл одоо өнгөрсөн шүн буугаад л тэгэл энэ талынхаа салхийг аваад тэгэл энэ нүд чихийн сэргэж байгааг нь харахгүй. Ийм байгаагүй шүү дээ. Энэ чих дээр ийм байгаагүй. Их сонирн байгаа. Нөгөө Монгол адуу их нутагтаа их таваараа байна гэдэг л энэ баг. За бид нар ямар ч байсан ингээд амжилттайгаар одоо мордуудыг хүлээж авлаа. За одоо хүлээж аваад манай байгууллагын сургалтын төв дээр одоо тусгаалan зассан хашаанд одоо мордуудаа одоо холбоотой хууль журмын хүрээнд одоо хамгаалтанд байлгаж агаад аль ангиудаас одоо ирсэн тэр ангиуд нь бол бид нар холбогдоход хугацааныхын дараа бол хугацаанд одоо хөргөж өгөх ажлыг зохион байгуулад
ажлыг төлөвлөж байгаа. Мандахнаар алтан цацрагаараа магнаг тань адислаж мөнхийн ногоон арцгаангаар сэтгэлийг тань ариулан шүншиглэж магнаг тэнгэрийн харьяат болтлоо дураар дүүлэн давхилдах Монгол түмний залбирэн дээдлэх сэтэрт хүлэг болголоо.